сайн байцгаана уу. За одоо манай жавчны хойморт бол одоо бас манай хуучин танил одоо Жадам хар хамтлагийн урагшилт одоо энд бол одоо манай Эргэнэ хамтлагийн нарсуу за ингэж хуудруулах юм. Та нарыг бол одоо өөр манай үжигчдүүд их сайхан бүр танин тэгтрээ та нарын тэр сайхан кассет CD-г бол ингээд бордуулах сайтай ингээд үжигчдүүд бүр танаа тэр сайхан CD-гээс бол тануудыг нь одоо сайхан айдуулууд улам мэдүү сонсон мөн ч одоо ариун үдшилгээр танаа дандаа танигдсан. Ингээд Монгол үжигчтэй бол өөрийнхөө танаа чи 2006 онд өөрийнхөө CD бичлэгээ манай хамтлагч нь 4 онд нэг Монгол CD-г гаргаж 6 онд хун галууд хятад CD-г гаргажээ. 2006 он чинь хүн галууг гитар CD энэ дотор бас Монгол дуу байж. Тийм 2 Монгол дуу. 2 Монгол дуутай. Танайх нь бол 2007 оны 5 сарын 16. 5 сарын 16. Ардын хурлын танхимын Монгол танхимд. Баяр хүргэе. 2007 онд. Тэгээд та нарын CD борлуулга ямар вэ? CD яг тэгээд жинхэнэ CD-ийн муу хүмүүс буулаад хөдөлтаад байж. Өмнөд манайсаа бүх урлагчнууд юм бүх дуултнууд хийжгээ бүх юмнууд тийм голын маймаач одоо ашиг олгоод өгөө. Ашиг олгохын төлөө хийж гэж манасын бүх хүчээ шахууч хийсэн. Гişний 10 төмжөөс хийсэн юм. Тэгээд CD-ийн жинхэнэ CD ингээд тахлуур дээр ингээд борлогдгонгууд аваад адилхан хийгээд амтхан оруулаад явуулж байгаа. Тийм ээ. Тэгээд жинхэнэ CD-г гарч чадахгүй. Тэгээд яран хүмүүс чинь бас жинхэнэ CD-г чинь хүндэн шүү. Энэ ч одоо манай монголчуудын одоо тэр нэг яг нэг өөрийнхөө орлого нь одоо бас их өндөр биштэй бас ингэж дуу хөгжмийг сонирхохын талаараа тэрний хэмжээнд хүрээгүй юм уу? Хүрээгүй гэж бас их ярьж байна. Хүмүүс одоо ингэж хөдөөгөр очих юм бол жишээлбэл одоо CD-г бол сонсдог малчтууд бол их ховорхон. Бүр л одоо зураг байна уу? Зурагтай юм уу, зураггүй юм уу? Зураггүй маа. Тийм. Тэгээ тэрийг амбар тусгай одоо сонсдог машинаар биш. Суудад телевизтэй жалгаар телевизийнхаа тэр дуунаа юу DVD-гээр шүлж. Мөн тэрээр ингээ сонсоо. Дуугүй зураггүй сүүжихгүй. Зураггүй байна гэж. Тийм ээ, зураггүй гэж хэлнэ. 60 бүр 60 да. Та нар зурагтай морт юм гэж болохгүй нөө гэж хэлдэг. Та нарын одоо энэ CD тэрээс одоо өөрийнхөө нэг дуурдаг CD гаргадгийн нэг гол зорилго нь гэж ярих юм бол одоо манай монголчууд гаргасан энэ CD надад хол одоо яг монголоор гаргасан CD надад хол. Монгол одоо манайсан хамгийн түрүүнд CD гаргаж байгаа юм өөрийнхөө ажлынхаа нэг ажилдаа жоохон амжилт олжээ гэд хүмүүст мэдүүлэх гэдэг гаргасан. Энээс бол манайс бас нэг ашиг олъё гэсэн юм биш. Гэтэ ашиг олохгүй бид нэр амьдрахын арга бас олно гэж гаргасан. Энэ хоёрын улсуур сайхан уйдаж гаргасан гэдэг. Тэгээд өөрөө ашиг олоогүй. Нэр ч олоогүй. Та нарын хот бид нар бол 4 онд нэгдүгээр анх дугаар удаага CD-г Монгол CD-г хийсэн шүү дээ. Эргэнэ хамтлаг гэдэг. Чагаан гадартай. Чагаан гадартай. Хүнүүс харин тэний өгцөн чинь дэндүү дөгөмхөн хийцэн гээд бүр тэний худлаа гэж бодож байна. Үнэн нь тэр чинь бүр яг бид нар бүгдээрээ нийлээд ингээд юу жургалахаас эхлээд ингээд бүх юм бүр үүртэн хийсэн ч одоо. Энэс нийлээд хүчээр хийжээ. Тэр үед Хүүг хоттой хэлээд 3 төм гараажаас хэрэгэлдэг ба. Бүгдийг үүртэн гаргасан юм чинь. Бас нэлээд амаргүй. Тэгээд тэнэний гаргачаад 6 оноо ижсэлхэд Бээжинд ирээд компаниудтай хамтран ажиллаад тэгээд хятад CD гаргажээ. Хятад хун галуу гэдэг CD. Тэгээд хун галуун дотор нь хун галууны монголоор бас дуулцсан. Бас мөхөөрөө шорон хад гэдэг бас монголоор дуулцсан. Тэр дундаа одоо танд энэ анх яг ингэж одоо сүлжээн дээр ихлээр нийтэлж байгаа юмстууд хөгшин хайлаас тийм үү? Тийм хөгшин хайлаас. Тэр дууг одоо хэлж ирээд хүмүүсүүд их. Биднээс тэр дууг анхаар танаар бүр сургуульд байх. Хөхтөнд байхад манаас сургууль байх. Одоо би сургууль байхад бас эднээс Бээжинд дэр дууны уралдаан орж ийм сонсчихсан. Дуу хөгшин хайлаас Камраадны урцаа яасан тий. Тэр дууг манай холыг бодож бүр орчин тойроо 8 авахгүй гэж. Ариун санаж. Одоо бүр талын хүүхдүүд хөдөөнө хүүхдүүд юм чинь ингээд бас мэдэн шин ингээд үүртэн гэр орон нутаг ус мэн тэгээд эвдэгдээд юу болцсон. Тэгээд үүртээ юу ч хийдийлэхгүй. Тэгээд бид нар юу хийдийлэх юм бэ? Одоо ч гэсэн дуугаараа л хөгжмөөрөө одоо хүнд мэдүүлэхээс андаа өөр юм хийдийлэхгүй. Бид нэр одоо ингэж дуулах юм бас одоо бас сонсогдож авах юм байжээ.
Яаж Одоо яаж дуулах хип-хоп, бүр хип-хоп. Ингэж дуулах болно. Миний санаа миний яа бүх өөрийнхөө дуртай юм дуулсан. Хамгийн гол нь манаас эний оролдох үедээ манаас бодчихсан. Энэ үүрхсэн аманд жаач хийдэ те. Тийм бас амьдралын бас хүчрэл тал байна. Одоогийн хүмүүсүүд гэрээс нь жоос мостай чи би өөрийнхөө урлагтаа өөрийнхөө санааг л ихсэр болчих юм. Би амьдрыг гэж бодохгүй. Хотоор бас анхдугаар удаа хип-хопын чугдан болж байна. Энэ хип-хопын чугдан ажиллаулчгүй их сүрхээ. Хөөхөнчүүд ч гэсэн их одоо чоглог байсан. Чоглог тий. Залуучууд ч гэсэн хүмүүс нь бодоо юм өмссөн нөө. Ахынхаа юм бодоод өмсчихсэн. Доор хүмүүс ч их баяртай өөр нийлээд ингээд дуулаад бүжиглээд өөр тийм их хөгжөөн танаар гант. Одоо ийм нэг соёлуудыг л өвөр монголчуудын одоо яг залуу нэг үеийн хинэ дундууд одоо ихээр дэлгэж хүмүүсүүд энийг үл их шүтэж биширж хип-хоп дуулдаг хүмүүсүүд их шүтэж юм биширж байна. Энэ одоо бас халахын дээр хип-хоп урлагийг хийж байгаа энэ хүмүүсийн нөлөөс байж байна. Тэр нөлөөгөөс бас болж байна. Та нарын үеийг яг нөлөөгөө ярих юм уу? Одоо манаас энэ дээр байж байгаа энэ хуучин Никтон бид нарын үчээр тэнгэр Тэнгэр ах бол бидний баг сургууль ээж хэд гарч ирсэн. Хуучин энэ бол одоо бүр хуучин тэр үеийн энэ журагчаад яг манайд тийм нэг юу хөтэлдэг. Нэг одоо ганцхан баян газар байсан юм уу юм даа. Ханган борлуулалтын хашаа. Тэгээд ханган борлуулалтын хашааны хаалганд нэг бүдүүн юм чааснаа тэнгэрийн дуучин гарсан. Тэгэл очингод хичнээн жил тэр дуу тэгэл гэртээ очигүй сонсдог яа. Нэг юу нэг аюула арх марх боолд мөлж юм уу сан доонод яваад нэг одоо хин доонод амар сан төрөл оруулж хүндээ. Окей, ерөө энэ нэг урлагддаг. Энэ хүмүүс та нарыг их нөлөөсөн байдаг. Тийм ээ. Нөлөөсөн яг урлаг тэнгэрхэн нөлөөж. Тэнгэрхэн нөлөөс болоод тэгээд манас дуртай болоод тэгээд тэр дуртай сүүлийн жоохон аваач гэсэн авьяастай хийлээ жоохон юм болох гээд тэгээд оволжсэн чинь харанга хурд тэгээд тэдний дуу сонсоо тий. Тэгээд шин тим рок попын тухай тэгээд оролдъё тэгээд оролцсон одоо болж байна. Миний хамгийн их л сонсон баг тэнгэр ахаас өмнө сонсогдсон бол нэг 645 гэдэг нэг концертнээ бичлэг. Тийм ээ. Тэр бол хамгийн их сонсогдсон. Хамгийн гол гайх тийм чинь ингээд гарч ирээд Монгол хүн ярангуй ухаан алахгүй. Бүгд нэрд Монгол ард улсын филармоны ясын гэж ярьдаг шүү дээ. Чи юу гэсэн үг юм бэ? Яасан үг юм бол гэд бөрмөдгөө. Тэгээд гитар ярангуй. Жаргал сайхан дан гэдэг. То гэж ураад чинь тав гоё байж жаа. Тэр үед гоё байж. Нандин сүүлд нэргээ журам мөргөн юм гээд гин шахтасан. Хамаг удараад шууд CD-г сонсоод сүүл мөсөн цэзээ гарч ирсэн тийм үү? Нандин жижиг та рунхуу ямар олон гитар ирнэ. Тэр сонсоод би чад ямар хүн гарч тэр үед тарган дуучин байна би мэддэг үү. Амар бүдүүн хүн гарч ирээд уусан юм. Нандин жижиг тарган хүн гарч ирээд. Ондгон баги ашараа гэдэг амар гоё таасан. Тэр касет үнэн гоё байсан. Тэр тэрнээс эхлээд сая анхдуур удаага ингээд эстрад хөгжим гэдгийг ойлгоод мэдэж аваад тэн дээр л нэг 8-д нэг гүн суугдал өгсөн нэг гитарын өнгө байна. Одоо бодож үзэхээр жин шүү энэ шүү. Тийм аа. Ширхэг жорж морж байгаа юм. Тиймэрхүү би одоо бодож байна юугаар гаргасан юм бэ? Би гитар байдаг нь гэтэн мэдгүй юм. 89 онд би хэдэн настай байсан? Би 8 настай байсан. Бодож байна юугаар гаргасан юм бэ? Тэгээ өдөртөө хуумэлж их шиг тэний хаалгаар дурана. Тэн чи хуурагчсан юм. Улаан мандаа юм дээ. Баскетаар. Айлангад амар жин гэсэн. Энэ юунд юм? Ийм хөгжмөөр сурья. Тэгээд очиад ингээд хөгжмийн дэлгүүр очиад ингээд асуусан юм. Өгсөн чинь жита мэдэн житад нь дин ийм дугаараа үтсэн чинь дөрөв хүчтэй нэг хөгжмөл. Энэ бүжиг лав жин дугаар тэгээд энэ авьяагаад авсан. Тэг энэ суурсан чи дуугаа юм. Суурсан чи яана одоо. Тийм одоо хөгжмөл суурсан чи одоо. Тийм олон жаасаад энэ хөгжмөл авсан чи одоо болж байгаа. Арга тэрийг суурсан. Тэгээд суурсан гэж бидэнд ярьдаг. Оо юу мэдгүй юм чи ямар юм байдгийг. Тийм шүү дээ. Олон гэдэг одоо жишээл хөдөөгөр очихад тэр үст одоо яг одоо цагаанхын үстэй ярьж байна. Дуучин цагааны үст одоо нэг өвч би чарч байгаа хоочстой. Тэгчаа нэг гжиг мэжиг ингээс аваад тэр үстэй дуу дуулж байна. Магтан дээр гүйж мэгээд шаага готлматлаа юм яа тийм байдаг.
Тэр нэг үеэс бол тэр хүмүүсийн тэр сайхан цогдог урддаг бол их айрын залууныг үеийн хэм нөлөөсөн. Одоо эргээд бол одооны залуучууд бас нэг соёл, бас нэг урлагд нөлөөлөж баруунаа энэ соёлд өгүүлж дуулах. Энэ бол ихээр нөлөөлөгдөж байна. Тэгээ та нарын энэ урлагийн одоо хамтарч юм ядаж юм нийгэмдэр байр суурч юм хэрж ирэг бай. Та нар өнөөдөр тануудын хамтлаг бол одоо өвөр монголчуудын энэ хамтлаг, монгол хамтлаг дотор бол одоо их хушуурж явж байгаа. Нэгэнтээ Бээжин дээрээ бүр их компанитай бүр гэрээ бичээд ингээд сайхан ажиллаж байна. Тэгээд одоо хамтлаг дотор бол их дээр их одоо хүмүүсийн хараанд тодорж байгаа монголчуудын хүрээлэлтэй хамтлаг болж байна. Тэгээд та нарын амьдрал донд чи ингэж ярьсан чи би ичээд байна шүү дээ. Өнөө та нарыг их ойлгож бодно. Одоо зөвхөн та нарын энэ урлаг зөвхөн байр суурь ямар шиг байр суурь гэж хэлвэл одоо тэгэж миний хов хүнээ бодохоор бол урлаг ил тэгэж нарийн хуваагаад бол хэрэггүй. Хүнээ чихэн дотор гой сонсогддог бол одоо болчно. Тийм нарийн хуваагаад жишээл би бол арак дуулдаг бол би бол попи ерөөсөн сонсохгүй гэж. Тийм хүү очрол байхгүй. Бид нарын хувьд бол баг байхдаа ямар тийм сонголт гэж байхгүй. Зөвхөн тийм ирсэн юм л хүрээж авах хэрэгтэй. Ингээд байж гисэн юм ердөө байдаг нь тийм хитгэн юм. Тэнийг л одоо сонсож явах хэрэгтэй. Тэний сонсоор байгаад одоо жишээлбэл тэнгэр ах байна. Ингээд сүүлийн үеийн нэг харанга хурд гэж байна. Ингээд бас Тайван дуучид байна. Тэгэхээр Бээжингийн тэр үеийн аракуд бас байна. Тэд нарыг сонсож байгаад одоо өсөж ирсэн. Тиймээс бид нарын тэр үед бол ингээд хөгжим дуу гэдэг тийм ариун стил гэж юм сонголт байхгүй. Тэгсэн чинь одооны хүүхдүүд бол ингээд интернетээр бас хөгжигдсөн юу тэгээд мэдээ зэдэний талаар бол амар хөгжигдсөн учраас өөрийнхөө тийм ойлголт гэсэн юм байна. Тэр үед би 10 хэдэн наснаас өмнө сайхан дуу муухай дуу гэж ойлгохгүй. Дуу бол бараг бүр сайхан. Тэгээд бүр сонсч байна. Тэг бүх дуунуудаа сонсдог шин. Би бол тэнгэрхэн ингээд кассетын гэртэн авчгаад дөнгө унтраачгаад ингээд сонсоод эргүүлээд уруулаад сонсоод баран годоосон нэрээ эргүүл таваад өөрөө мс ингээд гэдэг биш. Шууд гараар нь дарж ирэл дахиж уруулаад нөгөө талд сонсоод шүннийгөө тэгээ сонсогддог шин. Амар суугдaltaй доонх нь өгнөд. Тэр үст одоо сонсох юм нэг чөөхөн байхлаа. Жишээлбэл нэг л CD байвал одоо ингээд энэ CD-г бүр сонсоод дахантаа сонсоод энэ дууг л их суугддаг. Одоо сонсох юм бөөм. Жишээлбэл одоо ингээд энэ биднүүсийн араар ийм бөөм CD-дүүд одоо энийг нэг ганц дуугийг сонсоод маргааш тэрнийг нэг ганц дуугийг сонсоод сонсох юм ариун болцсноо юм уу? Хүмүүс ариун энэ CD-дүүд их сонирхолоор ингээд одоо залуучуудын хувьд ч гэсэн би бас ариун сонсон одоо нэг CD-г ингээд дандаа ингээд нэг CD-гээ сонсдог залуучууд их бараг ховор болсон. Шууд нэг хэмжээнд дээр л бөөмөр буулгаж аваад байхад энэ дуунууд чинь манаас гिचний олон тэр үеийн дуртгалууд дурсамжууд байна. Сонсонгод дүнг тэндээ тэр би тэр үед ямар байсан шүү дээ. Би одоо ингээд яаж дэн утраачаа сандал дээр бас угаад ингэ сонсчихсан бүр сонсогдно. Дотор бүр нүдэнд үжигдэнэ. Тэгэхээр одоо бол яг тийм юм байхгүй гэж хэлэх аргагүй байж магадгүй. Манаас нэг нөөлөлт дуунууд чөөхөн болсон. Тэгээд бүр л одоо ингээд дууны өгнүүд нь шал энгийн юу ямар гүн утга гэж байхгүй. Ийм мама хамаанууд тийм хэрэггүй мөрхөө. Тэр дуунууд бид үнэн тавхуулахгүй. Хамгийн гол нь бол шин юм үүдгүй байна. Эргээд нэг хятад улсын хүмүүсийн соёлын хэмжээ өрөх болох нэр хүлээж авах дуунууд амар доор. Чи гоё юм чи хүлээж авд дийлэхгүй. Сонсоод мэдгүй юу гэж гоё яаж ойлгохгүй. Тийм ойлголт байхгүй. Урлагийн талаарх. Одоо чагтлүүрдэ борлуулыг бол заавал тэмдэг. Жоохон жагт дэлгүүртэй нэг сонсоод ингээд амдагаас урчхаар тийм үү? Одоо сайхан одоо хаа юм юу хийн үү тиймэрхүү шиг дуу байвал. Тэгээд яасан хийсэн уул муулны хараад дээр гарч яасан хийсэн ингэж гой юм шиг. Биднээс одоо дандаа сонсоод тэр дуудуудыг л биднээс үнэн хүчээр сураагүй шүү. Тэрийг одоо ингээд хаадаад ингээд тэргээр ингээд явж байгаа нэг сонсон удаа чин чин оршоод байх юм чи ингээд дандаа нэг хаацсан шил чи хайда ни мамма фейл гэдэг тэр өвөн дуулж ин жихүүн дуулж надад хиньял дуулж ин. Тэр дуунууд бол арай мануусын дунд ус шин юм гарч ирэх үнэн нь бол энэ соёл та нарыг бас нөлөөсөн байдаг. Энэ соёл гэхдээ одоо юу ч хэлэх юм даа. Бид нарын стил нэг нөлөөлөөгүй. Гэхдээ бид нарын орлого нөлөөлж байна. Бидний одоо энэ хүмүүсийн энэ нэг сонсурд одоо ингэ тохируулж, урамд тохируулж тийм юм гарах хэрэгтэй. Өгвөл та нар юм сонсох хүн нэг юм гаргаяг гэчихэд гэр барьжтай адилхан. Сойр чулуу байдаг ч тийм үү? Тэр бол гэрийн доор дарагддаг юм. Манаас л бараг л тийм юм дээр. Шин юм хийгээд манаас одоо хийж байгаа хүмүүс. Одоо дээр юу манаасаас өмнө байсан 5 одоо 40 дааш хүмүүс юм уу. Тэрнээс бүр хийж байгаа. Одоо хий одоо хүмүүст мэддэхгүй байгаад нэг юм хийж чармааж штэ ингээ тийм үү. Чармаагаад ингээ сойр дэвсээд өөр хэрэгтэй гудуу ирээд энэ сойрын нураагаад энэ эргээ барина дахиад нураана дахиж барина дахиад одоо ингээ ингэсээр байж байгаа баг багт дэшийн дээшлэг. Манаас энэ юу ч гэхэд
Манайс энэ сайхан дуунд жоохон хүлээж авч байна. Бүр л тийм хэрэггүй дуу. Тэгэхээр манайс л би гэж бодвол манайс хэрвээ чармайхгүй ингээд хайшгуулаа мөн тэгээд талгаар мөн дуунууд нь дарагчихна. Зөвхөн чармай. Чармайг юм шиг өөрөөх юм. Өөрөөх юм хийсэр байж ял хүмүүст мэдрэгдээс өөр ямар ч харагдаж байгаа байхгүй. Хипхоп гэдэг чинь аймаа явж байна. Тийм шүү. Мөн бүдүүн урсгал бодлоо чамаа дагуулаад явчих. Одоо бөхөө бараг өвөр Монголд Монгол сургуулиудад бараг бүр өөрөө дэвэр хипхоп хамтлаг гэдэг энэ тэр гээд бүгдөө хүүхдүүд бүгдөө бүр өөрөө бичнэ үгээ бүр өөрөө бичээл шууд л дуу. Шууд өөрөөхөө санаагээд амар өгдөг хүмүүс юм. Тийм одоо энэ малчдуудын энэ газар усны тухай хипхоп шууд дуулж байгаа байна. Залуучууд шууд дуулцгааж байна. Доор хүмүүсийн хүлээн авч байна. Хүүхдүүд бас амар дуртай тэрэнд. Тийм. Би өөрөө бас хипхоп урсгалын бол тэгэж эсэргүүцгүй л дээ. Би бас хипхоп хүлээж аван дуртай. Гэтэ өөрөө ингээд энэ юу хөгжмөр тоглодог болохоор ингээд иймэрхүү маягаар ингээд тоглогчтой үзүүлж байгаа болохоос өөрийнхөө санааг ийм байдлаар илрүүлсэн байна. Тийм. Одоо тийм хамтлан мөтлөг хүмүүс. Тэгж яг хипхоп гэж өгүүлж юм биш. Ер нь одоо яг ийм нэг сайхан дуудууд та нарыг бас нөлөөлж тэр сайхан хамтлагууд бас та нарыг нөлөөлж та нарын нэг сайхан урлагийн замаар их шулуухан гэж бас ярьж болно тийм ба одоо бүр Бээжин дээр ингээд компанид өөр гэрээтэй. Одоо хүмүүс залуу нэг үеийн дуучдууд бол яг компанид ч гэрээч үз компани дуучин болно гэсэн ийм хүслүүд их олон байдаг. Хүсэлтэй хүмүүс бол их олон байдаг. Та нар одоо яг энэ гэрээг бичүүлээд ингээд энэ компанид нийлээд ингээд ажиллаад явж байгаа хүмүүсийн хувьд энэ залуучуудад бас ямар юм. Тэгээ залуучууд бол одоо хохотондор байж байгаа залуучууд бол бүх мөрт гэж бодно. Бээжинд л отно. Бээжинд компанид ч одоо гэрээ бичлээ компани дуучин болно. Ингээд их жоос олоод их нэр гардаг шиг ингээд бүр тэгж бодно. Үнэн биш тийм үү? Үнэн биш ээ. Үнэн биш. Ингээд урлаг оролдоно гэдэг чинь бол үндэ сэтгэлээс ингээд гой дууд маань жин нэгдүгээр алхам. Тэгээд сүүлд нь ирээд компанид юм уу эсвэл ондон талаар ондон өөр хэлбэрээр өөрийнхөө урлагаа хөгжүүлэх юм бүр арга байна. Бид нар бас тэр үед ингээд бодож байгаа компани дотор ороод гэрээ хатчихвол ингээд бүх юм бодлоо. Үндэ хол батнаас гадуур зогсон гуурна. Тийм. Бид нар ингээд гэрээ бичиж барангууд зогсчихно. Юу ч үсээгүй. Тэр манай энд очих Бээжинд гэрээ компани маяг Монгол соёл юм уу? Өөр Монголын жагтлаг юм уу? Эсвэл Монгол энэ нэг соёл ямар яаж хөгжөө таарна уу гэсэн тийм харалт байхгүй. Тэр бас бол тэрийг тэгвэл одоо чи намайг гэрээ тогтохсон миний дуусансаад миний дууссан дуун чи уяраад чамайг одоо ахад энэ дуугийг хаашаа яаж хөгжүүлэх яасан яаж хийх энэ талаар эсвэл тэднүүсийн нэгдүгээр бодол бол энэ дуу чинь гоё байна гитар дуу. Одоо миний үчгээр бол сая урагшлалт хэлсэн шүү дээ. Сан муу бол нийлж явж байна. Хамгийн түрүүнд бид нар ямар ч нэр байхгүй байхлаар заавал эднэрийн ингээд түшиж маань жин сая манай нэг хийсэн бүтээлэний шууд ингээд хүн хэмжээгээр хүнд олгож сонсуулж чадна. Гэхдээ одоо мөнгө жаас мөнгнээ ашиг тусвал хамаагүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь бол дунд улсын энэ нэг бүх энэ жах дэлгүүр ахаа. Жах дэлгүүрнээ нэг талаас авчруу үнэхээр CD юм уу эсвэл энэ шууд борлогдох юм нэгэнт муудацсан. Хүмүүс ингээд интернет юм уу эсвэл бүх юмээр ингээд бүр олж чадах юм. Бүгдийг ингээд олоод чадчихна. Тиймээс шууд чиний энэ CD-г чинь хэдэн төгрөгөөр худалдаж авна гэдэг бол нэгэнтээ ингээд амар бага болсон. Тиймээс чи энэ CD-г жишээлбэл би одоо энэ гаргасан CD-г худалдаад хэдийн фишиг хэдий яас олно. Нилээд одооны байдалтай нийцгүй. Байдалтай нэгэнт нийцгүй болсон. Тэгээд заавал ингээд үүртэн энэ нэг юманы жаасан барж маран гаргаснаа сүүлээр энэс сүүлийн ашигын сая ингээд үүртэн алдаг байхгүй юу? Тоглолт моголтоор дамжиж сайн ашиг бол. CD жарж ашиг болохгүй. Тэг одоо энийг гаргахаа байж нь үү? Бас гарахгүй дуунж мэд амжихгүй. Гэхдээ энэ CD гаргана гэдэг бол хамгийн гол нь заавал үүрийнхээ хөдөлмөрөний энэ CD-н дотор урсгалж оруулах хэрэгтэй. Тиймээс энэ CD гэдэг чинь хамгийн гол юм байхгүй юу? Бүх юм бүтэн шүү дээ. Яг энэ одоо урлагийн бүтээлүүд одоо энэ дээр гарч байгаа. Би юм байна. Тэгээд нь бол одоо зарим хүмүүс бол хамгийн гол нь бол бүх хүмүүс бол
тийм нэг боловсрал аншлаг хүрээгүй. Тийм. Гадаад хүний тэр өөр гадаад улс гадаад орнууд тийм хуулж муусан CD юм уу тийм худлаад копиг тийм CD юм зарж байгаа хүмүүс амар хүн таргалтай. Чи өөрөө нэг хуурмаг CD мэд ингэ зарж хаа тийм төв юм дөрөв. Шууд чамаас 10 түмэн евро өө яа. 10 түмэн өгч одоо манай харууд бол амар гişүн жаа. 10-аад 10 үзүүлнэ шүү дээ. Бүр тийм их тэгж тарах тэгвэл хүн айн. Хийхгүй. Манай ч одоо тийм хамаарах юм байхгүй. Тэрний дээрээ бол одоо өөрөөдөө бас үнэн аргагүй. Ганцхан хүнийтэй CD энэ биш. Чи өмчгөө овчсон. Хэрэгжилж богч бүх юмнууд чинь. Ядны тэр нисгэн мэсгэлэр очингууд хой богч юм байж гэсэн чинь энэ богч нь худлаа богч. Хүний одоо яг хийсэн тэр нэг энийг бүтөөсөн, энийг жургал төлөвлөсөн энэ хүний одоо ашиг тусанд халдажээ. Тэгээд худлаагаар нь хийц. Хуурмгаар. Тэгээд шууд богчин тэр хэмээн сандраа гаргаж таа богчин хайтлаа. Бас тэрийг өгөөл. Хуурмаг. Хүн гин нисгэлийн буудалдаг. Одоо манай нааш гэрээс нь аав нь германд ч үгсэн чинь уцаар ирээд даавал тийм том дэлгүүрд жинхэнэ тийм гутал шахаа аваарай. Эсвэл өмсөд ирэх юм бол шууд ч юм торгон шүү. Тийм гадаад хуурмаг гэдэг нь тэгэхээр манай энэ байж байгаа манай энэ одоо эсвэл энэ дээр баажаа мачаахгүй. Зөвхөн чиний одоо аюутай байна уу байхгүй. Тий. Өөр хүмүүс тэрнээс л андаа. Шууд чиний хуц юмс чинь худлаа хуурмаг уу. Тэр чинь харангуудаа байна. Биднээс энэ очиад мөн тийм шүү дээ. Зах дэлгүүрд очиад юм авах нь одоо айштай. Хуурмаг биднээ дундад бол дандаа хуурмаг авч чадвар айлцсан. Тэнд очиод бас айн. Арийн 60-аа хуурмаг авах хэрэгтэй. Тийм ээ. Мөнгөнд тэндээ хүрэлцгүй чи яа. Тийм. Мөн тэрийг хуурмаг юм авчихаас айн гадаадад очиад хуурмаг байна. Тэгээ тэр хүмүүс гэл чи нэг хуурмаг молоод ав. Тэгвэл ч одоо мөн энэ гадааддаа ирээд ихээр баяж нэг. Яхад чи чинь нэг хуурмаг юм. Өнөөдөр би танаа дэлгүүрээс нэг хуурмаг авлаа. Нэг ховчоос хуурмаг авчиж. Тэгээд би шууд жалдаж болоо. Жалдах юм байна. Тэгвэл чи энэ 20 жил хэрэг энэ дэлгүүрийг нээсэн бол 20 жил хуурмаг гэд худалдаснаар шууд чамайг тараа. Юу хүн барьж чинь торгоно. За эсвэл бас нэг нохоод хажигдахаас гэж. Тэгэхээр нохоод хажигдчихдаг бол чи юм баяж чинь. Тэгээд хэрэг ямар нэг хүнээ тижээс нохоо чамайг хажчихгүй баяж чинь. Биднээс хаанд манай энд үнэн одоо биднээс үнэн заримдаа өөрөөдөө бас аргагүй дээ. Гадаадын хүмүүсийн тэр яс очрыг баримтлах талаар сайн. Бүрэн баяр багш. Дуучин бүрэн. Тийм. Европт үл тэр энэ очиж энэ донд улсын хүмүүс очиод амар амьдарч чадна. Юу нь учраас гэвэл тэдний одоо баримтлж байгаа тэр яс очрын зөрчөөд амьдарч. Хүний тэр бол гаргийн 5 гарын жургаандаа ажилгүй. Би дэлгүүр нээжсэн ч гэсэн амарна. Өөдөө хаачих. Миний амардаг цаг. Тэгээд ажиллаж байхдаа ажиллана. Хөрвөө тэр нэг хаалган дээр амарж гинэ гэсэн тэр нэг бичгэн тавьчихвал дотор хүн өөр юм хийж гинэ. Гадаас нь хаалган төгшөд хоёр юм авъя. Удалдахгүй. Тийм. Харин хүмүүс ажил ирэхнээр би таныг ажиллая. Би нэг гарагта хэд өдөр амарч чадах вэ? Тэрийг яар тогтсон дараа сая мөнгө яар. Энд үт юм биш. Танай надлын хэдий мөнгө өгөх юм. Хүнээ бүр сайхан амарч ус чадна, ажиж ус чадна. Тэгээ чагтай бүр сайхан. Тийм дүрмээр байна. Тэрийг амар баримтлах хүмүүс баримтлах. Хятад байж байгаа хүмүүс очиод тэр баримтлах юм гасаа яж байгаа. Одоо юу өөрөө одоо хүн амарч үед тэр л үүрнэ гэж. Бүх хүмүүс одоо тэндээс явж байгаа. Жарман өмнө тийм хүн байв очиод авчих. Тийм. Бүр хүний дүрмийн жүрчиж нэгдээд тавьчихна. Яг ийм нэг дөрмийн зөрчөөс биднээс энэ хийж байгаа одоо жишээлбэл CD юм уу, энэ ариун юм ном бус байна. Монгол номууд бус байна. Одоо ариун номын захин айвадлах нь. Бүр ихэд тамбаарсан шиг байдалтай тийм харахад бол хүмүүс өөрийнхөө тэр нэг хүч хөдөлмөрөөр нь олсон гаргасан юм аа эргэж боломжоо олдно гэхгүй. Бүр тийм. Одоо үгүй одоо ингэж хэлвэл одоо энэ дунд улс ч юм амар том улс гөрөн шүү дээ. Эний хэрхэн ингэж эмх тэрнтэй бүх жургасаар ингээд явуулах бол бас нэг амар хэцүү явдлаа. Тиймээс ингээд миний батгаар энэ байдал бол нэг өдрөөс сайжирч байна. Тийм ээ. 10 жилийн өмнө ямар байсан бэлээ. Одоо ямар байна. Тэгээд дахиад 10 жилийн хойно ямар юм болох юм одоо бид нар бас ингээд харж байна. Үүндээ одоо энэ нэг CD юм уу эсвэл нэг жишээ чанж байна. Энэ хамгаалтын талаар бол нэг өдрөөс өдөр сайжирч байна. Тэр үед манай энэ CD-нүүдийг бол шууд интернет дээрээс буулгаж болдог. Тэгээд бас KTV-н дээр очиод дуулвал бас шууд дуулж болно. Хичнээн дуулгасан надад бол дуул. Гэхдээ одоо бол яана
Юмэр шин ингээд хойл мойл гараад ирсэн. Хэрвээ интернетээс буулгах юм бол заавал мөнгө өгч болно. Нэг буулгахад хэдэн төгрөг. Тэгээд чи хэрвээ KTV-ийн дотраач нэг дуулвал хэдэн төгрөг өгнө. Энэ миний нэг дуугийн нэг дуулвал за 2 төгрөг тийм үү. Яг хүнээ дуугийн нэг өгвөл нэг дуулвал хэдэн төгрөг гэдэм бэ. Тэгвэр тийм жургасууд гараа ирсэн учраас одоо энэ юу нэ одоо хүмүүсийн ашиг хамгаалах талаар сайн байна. Сайн байна. Одоо өгвөл биднээс уул нь энийг сонсч байсан. Одоо энийг сонсдог хүн бараг чөхрөөд ирсэн. Одоо бүр CD-гээс бас дээгүүр явж байна. Одоо тэгээд одоо удаанаар бүрэн юун дээрээс электрондоос шууд буулгаад ингээд сонсч байна. Одоо юуг алхамаар бүр сайжирч гэсэн үг байна. Тиймээс саяын урагшлын ярьсан шиг одоо бид нар ч юм уу яг суур нь болж байгаа. Суурыг хийж өгч өгөх юм шүү. Одоо суурн дээр нь одоо бид нэр энэ үед төрсөндөө жоохон юм хоон. За зөв одоо тийм ариун сайхан юм суурлж ингэж хүч гаргасан, чармайсан тэр сайхан одоо юунд гэж ярина. Одоо чармайлагд үжигчд одоо та нарын тэр ариун сайхан дуудуудыг бас сонсъё гэсэн бодол байдаг. Бас нэг дуулахгүй юу? Яа дуулчих уу? Дуулъя. Одоо шинэ маягийн шинэ дуудуудаас өөрийн одоо орчмын та нарын их одоогийн нийгэм дээр явж байгаа шинэ дууд нь жөөжөл юм шиг юм уу? Шинэ дууд нь жөөжөл юм шиг. Шинэ дуу юу дуулна? Шинэ дуу гэж. Гэхдээ шинэ дуу биш ээ. Ер нь та нарын одоо яг дуулмаар байна гэсэн тийм дууд. Юу дуулмаар байна? Одоо дуулмаар байдаг чи ардын дуу шүү дээ. Ардын дуунууд л гоё. Хулан начаар. Тий. Чи дуул та. Чи дуул та. Хоёулаа дуулъя л та. Гуруулаа дуулах уу? Гуруулаа дуулъя. Ороод хамтлаг болчих юм байна. Нэг харъя. Хулсан надад шуурна байгаасе хорондан нүдгод явах юмсан хол цаазгүй чи боллосэдэ хүминдэ 호친 옷되게 얇다 어찌 용쓴다 야이다 후 야라가 슈르나바 나나나나나나나 양지 너도 바르흐요사 야다 타자귀 취버서세데 후운데 후 야라가티 가보고도 어추 용순다 야이다 후 호진 옷뜨가 야라위다 어추 용순다 야이다 후 өөрөөр шин дуугаан заавал чанартай байх хэрэгтэй. Дуугаан чанартай их хэрэгтэй. Өөр нэг сануулгах. Урлаг хөгжөөд нэг хэмжээ хүрсэн хавьд лав юм урсгалууд бол ингээд чуглаж гарч ирнэ. Энэ дотроос шилдэг нь үлдээд муухан ингээд хочроод ингээд хэрвээ бид нарын одоо хийж байгаа ийм хөгжим муухай юм бол лав ингээд түүхэн дээрээс байхгүй болчихно. Хочрогдно. Хэрвээ хипхоп сайхан юм бол эсвэл ондоо стил жаз юм уу, рок юм уу эсвэл тэднэрийн сайхан бол бүр ингээд хөгжөөд яваад бид нар ингээд үлдчихдэг байхгүй юу. Гэхдээ энийг бол бид нар ингээд ямар ч тийм арга байхгүй зөвхөн өөрийнхөө дуугааны юм уу ингээд хөгжмөнийг ингээд хийгээл суужна. Энэ бид нарын зөв юм уу бурууг чаг гэрчил. Тийм, түүх гэрчлэн. Одоо ингэж хийж болно. Martedeci nama eksaneci annana Sartedeci nama eksaneci moderne
Мартаад чи намайг санаж явна. Сартаад чи намайг санаж модернэ.